2016-аас 2020 оны хугацаанд Баян сумын төсвийн орлого 116.3 сая төгрөгөөр даван биелжээ. Тодорхойлбол сүүлийн 4 жилийн байдлаар 222.6 сая төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн болов гүйцэтгэлээр 338.9 сая төгрөгийн орлого олсон байна. Орлогын зарцуулалтыг бол сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд хуулийн дагуу хэлцүүлэн зохих арга хэмжээ болон зардалт бол шийдвүлээ зарцуулалтын гаргаад явдаг. Үүнээс зарим нэгийн дурдвал одоо 2014 оны наадмын толгойн уур засаг даргын тамгын газрын хэсэгчлсэн засвар засаг даргын тамгын газрын ажилчдын албан ажлын хэрэгцээнд тоног төхөөрөмж архивыг нэвтрүүлсэн шүүгээ гэсэн ийм томоохон ажлуудад бол санхүүжүүлээд явсан байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтыг иргэдээс ирсэн саналын дараалалаар ирэмблэн бүтээн байгуулалтын ажилд зориулдаг. Баян сум өнгөрч байгаа 4 жилийн хугацаанд 38 нэр төрлийн ажлыг 551.4 сая төгрөгөөр гүйцэтгэжээ.